За сайн байцгаана. Өнөөдөр гар утасны хамаарлын талаар та бүхэнтэйгээ ярих гэсэн. За тэгэхээр зэрэг гар утас болохоор зэрэг хамгийн их донтуулагч зүйл болоод байна л да. Одоо миний хувьд ялангуяа. За гар утас яг үнэхээр бидний амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл. Тэгээ зайлшгүй хэрэгтэй зүйл. Тэгтээ танд хамгийн хэрэгтэй зүйл хамгийн одоо ашигтай хэрэгтэй зүйл маань таныг хамгийн их хоош татдаг зүйл бас байж болдог. Хамгийн их хэрэгтэй зүйл маань хамгийн их хоош татдаг зүйл. Тэгэхээр зэрэг за энэ дотор юу вэ гэхээр зэрэг гар утас. За бидний бодол бидэрт хамгийн их хэрэгтэй мөртлөө бидний амьдралаас хамгийн их хоош татдаг. За тэгэхээр зэрэг гар утасгүйгээр одоо өөрийгөө төсөөлөхөд бол үнэхээр хэцүү те. За би гар утсыг яг юунд ашиглаж байна вэ гэхээр зэрэг за мэдээлэл авахад, найз нөхдөйгөө холбогдоход, одоо ийшээ тийшээ явхад GPS те GPS ашиглаж байна. За мөн имэйлээ шалгаж байна. Одоо бүх уцаар ярьж одоо цаг авч гин те цаг авч гин яг гих мэдчлээ энэ бидний амьдралд бүх зүйлд гар утас салшгүй нэг хэсэг болсон. Тэгэхээр зэрэг бид нар яг амьдралынхаа хэдэн хувийг гар утасанд зарцуулаад байгаа юм бэ гэд бодохоор одоо статистик байт юм байна л да. За нийт дунджаар за аль статистикээр ярих гэж байгаа юм яагаад та амьдралынхаа за ер нь бол нийт дунджаар хүн амын нийт хүн амын одоо ам дотор өдөрт гар утаснаа зарцуулах хугацаа нь 4 цаг байт юм байна. За тэгээд 4 цаг өдөрт 50 дунджаар 58 удаа одоо утсаа авч шалгасан байт юм байна. Тэгэхээр та бас энэ статистикийг одоо энэ дунджаас та дээгүүр байна уу доогуур байна уу гэдгийг утасныхаа settings руу ороод screen usage гэдэг рүүгээ ороод би яг сайн юуг орох мэдгүй. Ямарсан settings руу ороод screen руу ороод та нийт өдөртөө гар утсандаа зарцуулж байгаа хугацааг харж болдог. Нийт гар утасныхаа одоо хэдэн удаа та гар утсаа өдөрт шалгаж байгаагаа бас авч болдог, үзэж болдог. Мөн та гар утсаа авангуудаа хамгийн түрүүнд ямар одоо аппликейшн руу орсон харж болдог. Та хамгийн их цаг хугацаа зарцуулаад байгаа аппликейшнээ мөн харж болдог. За тэгэхээр энэс та өдөр 4 цагаас дээш хугацааг зарцуулж гин үү? Нийт 58 удаас дээш удаа утсаа авч гин үү гэдгээр та гар утасны хамааралтай байна уугүй байна уу гэдгээ та өөрийгөө хянаж шалгаж болох нь байна. За та өдөрт ерөөсөө 2 цагийг гар утастай зарцуулж байвал та жилийнхаа 1 сарыг гар утсан дээр зарцуулж байгаа гэсэн тоо байт юм байна л да. Тэгэхээр зэрэг 2 цаг гэдэг чинь те яг үнэхээр бол бид нар ингээд юугаа шалгахад бол аль хэдийн 2 цагийг бол хангалттай зарцуулсан байдаг. За тэгэхээр гар утас маань бидний амьдралд хамгийн их одоо хэрэгтэй мөртлөө бидрэг амьдралаас хамгийн их хойш татдаг зүйл байгаа. За тэгэхээр зэрэг яг яагаад вэ гэхээр зэрэг ерөөсөө та гар утсыг ашиглаад байгаа юм уу? Эсвэл гар утас таныг ашиглаад байгаа юм уу гэдэг асуултанд бид нар хариулах хэрэгтэй болно. За тэгэхээр яг үнэндээ би гар утсыг ашиглаад байгаа биш. Би гар утсандаа ашиглуулад байгаа байхгүй юу? За тэгэхээр яагаад вэ гэхээр зэрэг бид нар яагаад гар утсыг ашигладаг вэ гэхээр зэрэг нэг бол ингээ уйдсан үедээ уйдаад ингээд ерөнхийдөө ингээд одоо зүгээр аян шазангаа угаахад л хүртэл ингээл зүгээр аян шазангаа угаажсаас дуу сонсоод угаач л та. Аян шазангаа угаажсаас зүгээр подкаст сонсоод хэрэгтэй юм сонсоод угаач л та гэдэг ийм юу гарч ирж байгаа тийм ээ. За эсвэл ингээд ерөөсөө ингээд анхаарал ерөөсөө огт төвлөрөхгүй байгаа үедээ ингээд уцаа нэгээд ингээд одоо сошиал медиа руу орох ч юм уу. Тэгэхээр үед нөгөө бидний нэг тархинд тийм амарсан тийм аз жаргалын гормон
мэдрээд идэг. Тэгээд ерөөсөө бас хамгийн гол зүйл юу вэ гэхээр зэрэг бид нар юмнаас ингээд хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Одоо би ингээд Facebook-ыг шалгахгүй ч юм уу, утсаа шалгахгүй, notification тэ юунууд ирэхгүй одоо юу ч юм бол тэрийг би өнгөрөөчих юм бол ямар нэг юмнаас хоцрох гээд байгаа юм шиг би хин нэгнээс нэг хоцрох гээд байгаа юм шиг ийм мэдрэмж төрдөг. Төрдөг байгаа. За тэгээд гар утас маань мөн за жарыг сайн нэг яваачаа. Юмнаас хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг те. Тэгэхээр зэрэг энэ маань болохоор зэрэг гар утсыг одоо ашиглах юу болдог. Тэгээд гар утас бидний тархийг өөрчилж ийн гэж юм л да. Яагаад бидний тархийг өөрчилж байгаа гэхээр одоо ерөөсөө нөгөө бодож сэтгэх шаардлагагүй болчихж байгаа байхгүй юу? Би одоо бүх юмнуудаа Google календар дээр зааж тавихгүй бол мартчихна. Тэгэхээр би тэрийг санах шаардлага болчихж байгаа байхгүй юу? За тэгэхээр юмас санах шаардлагагүй. За одоо би гэртээ ямар нэг юм худалдаж авах шаардлагатай бол би мартахаас өмнө биччихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг би тэрийг ингээд одоо тэгэхээр нэг тогтоолтыг огцом үгүй болгоно. Одоо өмнө нь болохоор хүмүүсийн нөгөө бид нар бибинийхээ гар утсыг чэйжлээд байдаг байсан. Одоо ерөөсө гар утас чэйжлэх шаардлагагүй. Утаснаар шууд нэрээр нь хайгаад гараа шууд залгадаг, нэрээр нь залгадаг болсон болохоор ерөөсө гар утас тоо чэйжлэх шаардлагагүй. Одоо мөн одоо ингээд жишээлбэл за тэрнээс тэр хүрэхэд нэг 21 майл юм байна гэнгүүт за 21 майл чинь километрт одоо 1 километрт хэдэн майл байдаг билээч гэдэг юм уу те? 1 майл хэдэн километр байдаг үлээ гэдэг энэ тоог чэйжлээд өмнө нь ингээ бодоод за ойролцоогоор тэжнээ километр юм байна да гэж бид нар бодож тооцоолдог байсан бол одоо зөвхөн гар утсаа гаргаж ирэл тэ асуудаг болсон. За 23 майл нь хэдэн километр гэсэн үг вэ гэж асуудаг. Хэдэн онц нь хэдэн грамм гэсэн үг вэ гэж асуучдаг болохоор зэрэг бид нар тэрийг ерөөсө бодох шаардлагагүй болсон. Одоо ингээд нөгөө чат GPT хиймэл оюун ухаан гарч ирсээс хойш мөн бид нар зүгээр хариултыг ингээ зүгээр би өөрөө бодчихсон зүгээр асуултыг асуучих л да. Өшөө илүү гоё надад хариултыг гаргаж өгöd гэдэг үүднээсээ ингээд ерөөсөө өөрийнх нь нөгөө сэтгэн бодох тэр чадварыг алдчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр өмнө нь бидэрт бол нөгөө нэг боолчлолын 90 үеийг одоо тэ хэдэн 100,000 жил ер нь бол туулж ирсэн байгаа. Тэгтээ тухайн үед бид нар зөвхөн биеэрээ боолчлогддог байсан бол одоо сэтгэл оюун санаа биеэрээ боолчлогч нь одоо энэ хэвлэл мэдээллийн технологи гэдэг зүйлд. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь энэ технологи гэдэг зүйлд бол энэ хөгжил дэвшилт бол буруу өгж байгаа юм ерөөсөө биш. Хамгийн гол нь бид нар үүнийг контролдох хэрэгтэй. Бид нар үүнийг удирдах хэрэгтэй байхгүй юу? Хамгийн гол асуудал нь бид нар өөрсдөө удирдуулагдаад байгаа юм. Тэгэхээр ялангуяа ADHD тарих маань ADHD тарих маань болохоор одоо энэ хамгийн гол зүйл ерөөсөл энэ допамины дутагдал, нейротрансфермсийн одоо энэ асуудал бидэрт байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хамгийн амархан хялбар авч болох зүйл байна. Допамин гар утас байна, тийм ээ. Маш их хэвлэл одоо тэгээд бас маш их нөгөө нэг мэдээлэл үргэлж шинэ юмыг ирж хайж идэг. Тэр гар утас маань үргэлж бидэрт шинэ юмыг бас ирж хаахад тэ хамгийн ихээр тусалж болдог зүйл. За тэгээд яг хуу ерөөхдөө одоо миний ажил маань гар утсаар явагдаж байна. Тэгэхээр чи аргагүй шүү дээ. Чи ингэж бүх юмаа ингэж гар утсаар хийж байгаа юм чинь гар утас байх нь одоо ашиглах нь зөв шүү дээ гэж бас өөрийгөө зөвтгөж магадгүй. Гэхдээ тэрийгээ би өдөрт яг хэдэн цагийг гар утсандаа зарцуулахад хангалттай ингэж өөрөөсөө асуугаад ярилцах хэрэгтэй тий. За би хамгийн ихдээ нэг 2 цагийг л гар утсандаа зарцуулахад хангалттай гэж бодож байгаа бол яг тэр гар утасны тань статистик яг тэр 2 цагийг тань одоо гар утсандаа юу яаж чадчихэв үгүй юу гэдгийг өөртөөгөө бас ярих хэрэгтэй. Тэгээд та хичнээн таны одоо ажил амьдрал гар утсан дээр явагддаг хамааралтай байсан ч гэсэн та үүнийг одоо ухамсартайгаар хамгийн гол нь ашиглах хэрэгтэй. За ашиглаж болно гэсэн үг. За тэгэхээр зэрэг зөвхөн гар утас биш бас компьютер, лаптоп
бас ажиллаа явуулж болно шүү дээ тий. Тэгэхээр зэрэг яг өөртөө нөгөө нэг цаг гаргаад яг хичнээн цагийг гээд ухамсартайгаар яг тэрэндээ анхаарлаа төвлөрүүлээд хийх гэдэг. За тэгээд хамгийн сонирхолтой зүйл юу вэ гэхээр зэрэг за би одоо нэг 10 минутын хичээл байлаа гэж бодъё. 10 минутын хичээлийг үзэж анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй гэх юм уу? Яг хичээл болохоор ингээд үзэж чадахгүй. За 10 минутаа болъё. Бүр 2 минутын хичээл. За 2 минутын хичээлээ үзэж чадахгүй байгаад байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө 20 минутыг зүгээр одоо утсан дээрээ зарцуулж чадаад байгаа мөртлөө 2 минутын хичээлийг үзэж чадахгүй байгаа. За тэгэхээр зэрэг энэ яагаад чадахгүй байгаа юм бэ гэдгийг одоо би өөрийгөө удирдах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр зэрэг энийг удирдахын тулд бидэрт одоо энийг дасгал сургуулалт хийж тархиныхаа булчингийг хөгжүүлэх ёстой байгаад байгаамаа. За тэгэхээр зэрэг одоо яг манай одоо найзууд ярьж ил да манай хүүхд ингээд утсан нэгэд маш их ингээд донтоод байна. Тэгэхээр зэрэг утсыг нь хураагаад авцаа. Тэгсэн чинь iPad-а үзээд байна. Тэгэхээр iPad-ыг нь авчлаа. Тэгсэн чинь компьютер дээрээ суугаад байна. Тэгэхээр за компьютерыг нь бас хураагаад авчлаа. Тэгсэн чинь нөгөө гэрт чинь Alexa гэдээ бас нөгөө юм дэлгэцтэй бий юу байдаг. Тэгээд тэрэн дээр ингээд сууж байгаа байхгүй юу? Тэрийг нь бас ингээд хурааж аваа. Тэгсэн чинь одоо нөгөө хөргөгч хүртэл нөгөө нэг смарт скринтэй тэн дээр хүртэл YouTube үзэх ингээд боломжтой байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ бол үнэхээр одоо тий асуудал юу яаж. Гэхдээ бид нэр эхлээд үр хүүхдэд одоо тий утсанд донтож гин гэхээсээ илүү бид нэр одоо үр хүүхдэдээ хичнээн хугацааг яг зарцуулж байна. Утсанд бас яг хичнээн хугацааг зарцуулж байна вэ гэд ингээд бодоод үзэхээр хүүхэд яагаад ингээд тий уйдаад ингээд юу гадаа нэг мэдээж допамин юм асар их нөгөө өндөр хэрэглээтэй болцсон. Тэгэхээр зэрэг бид нар бас яг үүнд автахад бас маш их нөлөө үзүүлсэн байгаа байхгүй юу? Бид нар одоо юу судалгаа байт юм байна л да. Ер нь бол нийт хүн амын 17% нь хүүхдэд зарцуулах цаг хугацаанаас илүү гар утсанд одоо цаг хугацаагаа зарцуулж байна гэсэн бас юу байд юм байна. За байд юм байна. За тэгэхээр зэрэг энэ бүх асуудал дахиад тий гар утас бол ерөөсөө огтхонч муу зүйл биш, хамгийн хэрэгтэй зүйл. Гэхдээ та гар утсыг удирдах байгаа юм уу? Гар утас таныг удирдах байгаа юм уу гэдэг асуултанд хариулах хэрэгтэй болох нь тий. Тэгэхээр зэрэг та өдөртөө 2 цагаас их хугацааг гар утсан дээр зарцуулж байгаа бол та 12 сарын тий 1 сарыг зөвхөн гар утсан дээр зарцуулж байгаа гэсэн үг юм байна. За тэгэхээр зэрэг тэр энэ асуудлыг яаж шийдэх юм бэ? Зүгээр л гар утасныхаа аппликейшнийг ингээд зүгээр delete хийгээд ингээд устгахчих болдгоо юм уу? Зүгээр утсаа ингээд унтраагаад ингээд биеэсээ хол тавьчих болдгоо юм уу гэдэг асуулт гарч ирнэ л дээ. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь яагаад бид нар гар утсаа аваад байна? Яагаад бид нар гар утсаа шалгаад байна гэдгээ өөртөөгөө аягүй сайн асууж ярих хэрэгтэй байна. Тэр хамгийн их тохиолдол нь ерөнхийдөө бол ингээд уйдсан эсвэл ингээд ямар нэг юм хийх ингээд урам зориг төрөхгүй байгаа үед тэ стрессцэн үедээ өөрийнхөө стрессийг баг зэрэг стрессээс гарахын тулд юм уу эсвэл ямар нэг юмнаас хоцрох гээд байгаа юмнаас одоо ямар нэгэн зүйлээс хоцрох гээд байгаа юм шиг санагдаж гин үү? Энэ бүх юугаа өөртөө эхлээд ажиглалт анзаарга хийх ёстой. Тэгэхээр энэ ажиглалт анзааргатай байснараа яагаад би гар утсандаа ингэж их цаг хугацааг зарцуулаад байгаа вэ гэдгийг ажиглаж мэдэх ёстой. Тэгээд тэрнээс өмнө бас яг өөрийгөө би хичнээн одоо цаг хугацааг гар утсан дээр зарцуулаад байгаа. Өдөрт би хичнээн удаа утсаа авч шалгаад байгаа юм. Тэгээд би ямар аппликейшн дээр хамгийн их цаг хугацааг өнгөрүүлээд байгаа юм бэ гэдэг дээр өөртөө тэ дүн анализ хийгээд тэгээд үүнтэйгээ одоо ажиллах хэрэгтэй. Тэгээд өөртөө зорилго тавиад тэгээд тэр зорилготой үнэхээр хүрч чадчихна уу? Хүрч чадахгүй байгаа бол яагаад хүрч чадахгүй байгаа юм бэ гэд яг өөртөө ажиллах хэрэгтэй юм аа. За тэгээд ерөнхийдөө бол би гар утасны одоо детокс буюу те монголоор юу гэж орчуулах юм?
одоо энэ гар утастайгаа хандах хандлага энэ харилцаан дээр бүгдээрээ сорио тавиад юу яая. Тэгээ 21 хоног хамтдаа гар утасныхаа хэрэглээг тэгээ гар утас таныг удирдах биш та гар утасаа удирдах тал дээр тэгээ 21 хоногийн challenge буюу сориог одоо эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Та бүхэн илүү их мэдээлэл авахыг хүсвэл пэйжээ дагаарай, лайк дараарай, фоллоу хийгээрэй, subscribe дараарай, тэгээд share хийгээрэй. Өшөө их мэдээллийг та бүхэндээ өгөх болно. За баяртай.